Татврын боловсролын жил. Ерөнхий боловсролын ахлах ангийн найзуудаа зориулан бүтээв. Юу вэ нандаа? Манайд очих гоё юм харуулъя. Тэгэл дандаа. Ой хоёроо юу юм бэ? Тада. Андаа чи ёо алж шít. Амар компьютер үү андаа энэ юу юм бэ? Микрофон юм андаа. Андаа энэ чи дүү сонирхгүй. Хөгшөндөө сонирхгүй. Гэтэ яг ганц найзаагаа чамайг энэ удаа тоглуулъя. Ганц найзаа арай. Яг Ёо андаа майсаа суугарчлаа андаа. Таны ганц авчдгүй юм. Үгүй. Андаа чи яаж компьютероо ээж аваараас нэрэ авчих вэ? Юу нэрх? Манайхан байг сайхан бодлож авсан шүү дээ. Тэгээд байрныхан татврын буцаалт нарж игээд авирсны даавч гэсэн байхгүй юу? Татврын буцаалтоо. Мөр маас шимбэр авсан чинь босгол юм биш үү? Тэгвэл чиний дүү болгоч хэрэг алгаа. Амархан юм байлээ. Аваач өрөөс асуугаад үгүй. Нөтийн буцаа олох юм шүү. Манай ээж нөтийн буцаа олголтоо авчид дүү битүүрийн хадгалан шүү идэв шүү дээ. Хадгалан жаа. Ааха. Тэгвэл чи амар мөнгөтэй юм шүү. Худлаа. Нэг зөвхөнийхөө мөнгөний хэмжээг сонирхоод байгаа юм уу да? Татвар төлж өөргөө биелүүлэх нь бидэнд ямар гоё боломжийг олгож байна вэ? Тийм шүү. Татвар төлөгч нь татвар төлөх үүргээ хариуцлагатай биелүүлснээр хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан орлого зэрэг татврын урамшуулгад хамрагдах боломжтой. Үүний нэг жишээ гүн бэлэг үгийн маань тоглоомын орчны 6 сая төгрөгийн татврын хөнгөлөлтийн буцаатаа аав ээж нь бүрдүүлж өгсөн байж тээ. Хүмүүр татврын боловсролыг түгээдэг tax road-наас баярлалаа. Хамтын сайхан ирээдүйд хариуцлагатай иргэн байцгаая.